Библийн сургалтын төв нь 1990 онд ардчилсан хувьсгалтай зэрэгцэн бий болсон Христ итгэлийнхний удирдагчдыг сурган бэлтгэх чухал хэрэгцээн дээр үүсгэн байгуулагдсан. Бурхны алдаа мадаггүй үгийг бусдад заан таниулж, итгэгчдийг хөтлөн дагуулах удирдагчдын хэрэгцээ улам бүр шаардлагадаг яг тэр үед 1992 оны 4-р сард Улаанбаатар Библийн сургууль үүссэн. Монгол чуулганы түүхэнд Бурхан олон хүмүүсээр дамжуулан гайхамшигтай үйлсийг хийлгэсний нэг нь Библийн сургуулийн төв гэж хэлж болно. Анх 1992 онд Америкийн иргэн Даниэл Максан Монголд дөнгөж үсэж байгаа шинэхэн чуулганы удирдагч ахлагч пасторуудыг бэлтгэх зорилгоор жижигхэн бяцхан Даниэл гэдэг хаягтай Библийн сургуулийн төвийг анх нээн эхэлсэн. Түүний эхлүүлсэн тэрхүү чухал суурин дээр Библийн сургалтын төв 1995 онд үүсгэн байгуулагджээ. Тэр цагаас эхлэн олон орны эрдэмтэн багш нар Библийн сургалтын төвийг үүсгэн байгуулахад өөрсдийн гар бие, сэтгэл зүрх, золиос, зориулалт, амьдралаа зориулсан. Дуглас Вебстер, Рой Томпсон зэрэг эрдэмтдийн тусламжтайгаар 2 сар тутамд 14 хоногийн хугацаатайгаар хичээллэх сургалтын хөтөлбөр боловсруулж, анхны оюутнуудад дэлхийн өнцөг болон бүрээс Библийн ухааны эрдэмтэд ирэн зааж байлаа. Библийн сургууль байгуулагдсан анхны жилүүдэд хичээлийн байргийн улмаас жил бүр л ийж нүх шаардлагатай болдог байлаа. Орос сургууль, Игэл телевиз, кино үйлдвэр гээд олон газруудад сургуулийн үйл ажиллагааг явуулж байсан. Тухайн үед хуучин гэрээ гараагүй, Христ итгэлийн ном тохимол, гарын авлага байхгүй. Оюутнуудад бичгийн ажлаа бичих, бичгийн цаас ч олддгүй байлаа. Оюутнууд хатуу модон сандал дээр өдөржингөө сууж, шамдан суралцдаг байсан. Өдрийн хоолч байхгүй, өдрийн хоолны цагт гэж байдгүй ажлаа. Хэдий ийм хүнд нөхцөл орж байсан ч Бурхны агуу ивэлэр сайн суралцаж, нөлөө бүхий сайн удирдагчид тэдний дундаас төрөнгөрсөн. Библийн сургалтын төвийн анхны оюутнууд 1997 оны 6 дугаар сарын 14-нд Библи судлалын хөтөлбөрийг дүүргэн төгсөж байсан бол өдгөө 2015 оны байдлаар нийт 600 гаруй хүн 10 гаруй төрлийн хөтөлбөрүүдээр төгсөж Монгол орныхоо болон дэлхийн зарим улсад хүрэн үйлчилж байна. Өнөөдөр Библийн сургалтын төв маань сертификатын төвшний 4 сургалтыг явуулж байна. За бас бакалаврын төвшний 2 сургалтыг явуулж байна. Мөн магистрийн төвшөнд бас 2 сургалтыг явуулж байна. Энэ жилийн үед бид нэр хүмүүсийнхээ хэрэгцээг, чуулганыхаа хүмүүсийн итгэгчдийн Библийн мэдэх мэдлэгийн өсөлтийн хэрэгцээг харгалзан үзэж Библийн орой ангийг нээсэн. Библийн сургалтын төв нь өөрсдийн сургалтыг дэлхийн түвшний сургалт болгохын тулд олон орны багш нарыг бүрдүүлж хөтөлбөрөө байнга шинжилэн сайжруулсаар 2002 онд Азийн теологийн холбооны ажиглагч гишүүн болж улмаар 2003 онд сертификат, бакалаврын хөтөлбөрүүдтэй магадлан идэвхжил авсан байна. Анхныхаа теологийн бакалавр цолыг 2004 онд гардуулж, нийгмийн үйлчлэл судлалын бакалавр цолоо анх 2006 онд гардуулж байв. Түүнчлэн 2012 онд анхныхаа Библи судлалын магистрийн цолыг олгож байсан бол 2015 онд анхны илгээлтийн магистрийн цолоо олгосон. Библийн сургалтын төвийн англи нэр нь 2007 онд Union Bible Theological College хэмээн өөрчлөгдсөн. Хүмүүсийг үйлчлэлд бэлтгэх бидний зорилгыг улам тод харуулж байгаа бөгөөд бидний сургалтын чанар стандарт дэвшилсэнтэй холбоотой юм. Библийн сургалтын төв нь Монгол чуулганы хэрэгцээг харж, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зөв зохистой хөтөлбөр боловсруулан үргэлж шинжилэн явдгаараа онцлог сургууль юм. 2005 он сургалтын хөтөлбөрийн томоохон өөрчлөлт хийж байсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн туршид тус хөтөлбөрт бага хэмжээний шинжилэл хийгцээр ирсэн. Харин 2015-аас 2016 оны хичээлийн жилд сургалтынхан цөм болох бакалаврын хөтөлбөрөө бүрэн мөсөн шинжилэн сургалтын цоошин философитой хөтөлбөрийг Монгол чуулганы дунд явуулсан судалгаа асуулгын үндсэн дээр боловсруулан гаргаж Азийн теологийн холбоонд өргөн байрлаа. 20 жилийн өмнө анх үүссэн тэр бяцхан сургалт маань өнөөдөр 20 жилийн дараа дэлхийн өнцөг болон бүрт хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсрол олгох, Библийн гүн гүнзгий мэдлэг олгох,
чадваржуулах ийм сургалт болон гэсэн өгсөн. Одоогоор бид гадаадд мэрэгжил эзэмшсэн 12 монгол багш нар мөн гадаадын хагас цагаар бүтэн цагаар ажиллаж байгаа 13 багш нар манай сургуульд үйлчилж байгаа. Библийн сургуулийн төвийн багш нар анхандаа гадаадын эрдэмтэн багш нараас бүрдэж байсан бол өдгөө сүүлийн 10 жил нутгийн удирдлага багш ажилтан хамт олныг мэрэгжлийн төвшөнд бэлтгэн бүрдүүлж, үйл ажиллагаагаа сайжруулж Монгол чуулганыхаа пастор удирдагч нарыг сурган боловсруулах теологийн болон судалгааны томоохон төв болон хөгжиж байна. Бид Монголын ард түмэн болон чуулганд цаашилбал дэлхий дахинд Бурхны хайрыг үг ба үлсээрээ харуулan үйлчлэх удирдагчдыг бэлтгэн гэсэн хараа тайгаар Христэд зан төлөв, бурханлаг, Библийн гүн гүнзгий мэдлэгтэй, бусдад заах чадвартай, сайн мэдээний төлөө өөрийгөө зориулагч, үйлчлэгч удирдагчдыг сурган төлөвшүүлж бэлтгэхийн тулд суралцж хамт олон сурах орчин, сүнслэг уур амьсгал, өндөр сахилга бат зарчимч байдлыг бүрдүүлэн ажиллана гэсэн зорилго тавин урагшилж байна. Манай Библийн сургууль бол зөвхөн анги танхимд хичээл сургалтыг явуулахаас гадна оюутнуудынхаа амьдралд юу болж байгаа, үйлчлэл дээр нь юу болж байгааг багш нар нь анхаарч яг тэднэрт өөрсдийн амьдралын туршлага, ур чадвар бүхий талаас нь бас үнэхээр сонирхож тэднэрт амьдралаа хуваалцах замаар бас энэ оюутнуудынхаа амьдралыг бол харж идэв. Цаашид бид Монгол чуулганыхаа ирээдүйн хэрэгцээг гэрхаа мэдэрч, Бурхны ард түмнийг өдөрдөн мандаалах үйлчлэл, нэн шаардлагатай теологийн боловсролыг олгохоос гадна их орныхоо 408 зохиост амьдран суугаа язгуур уфсаатнуудынхаа хэл соёл сэтгэлгээнд Библийн үнэнийг өргөмсгөлөн хүргэх, суралцсан дэвших, хөрвөх чадвартай удирдагч манлайлагчдыг төрүүлэн өсгөх чин хүсэлтэй. Бурхны бидэнд харилсан бэсрэгхэн түүх ийм яруу байсан болохоор цаашид хөврөх өдрүүд нь үүнээс уянгалаг байна гэдэгт бид итгэнэм, бид залбирнам. Монголын үрс улам олширч, Бурхны хаанчлалд бултааран ирж, үнэний мөр улам тодорч, улс орон маань цэцэглэн дэлгэрэх